Hexet гэдэг одоо Америк нэгдсэн улсын Pete Hexet гэдэг залуу байгаа шүү дээ. За шинэ одоо дайны сайд гэж хэлэх үү? За дайны сайд Америк нэгдсэн улсаар дайны сайд эднүсийн хэлгээр бол дайны төрийн нарийн. За дайны төрийн нарийн Pete Hexet анх томилогдоход нь хүмүүс ямар юм мэдгүй хүн томилсон юм бэ гэж яриа болж исэн. Мань хүн чинь Солонгосыг бол зүүн өмнөд Азийн бүрэлдэхүүнд байдаг гэж бодож аваад байдаг хүн ийм чухал албан тушаал дээр очихдоо ядаж Солонгос зүүн Азид байдгаа мэдхгүйгээр зүүн өмнөд Азид очиж ийм хүн хаанаас гараад ирээ гэж бөөн хил ам болж исэн. За тэгээд тэр хил ам нь бас л дахиад яаж ах шиг байна. Хил ам татлуулсан нэг асуудалд орлоо. Зүгээр би зүгээр тавчхан ингээд нөгөө цаг хожихын тулд шууд ингээд санаагаа хэлчихдөө. Мань хүн мэдлэг муутай харанхуй бүдүүлэг залуу байгаа байхгүй да. Ер нь бол сургаар ажиллаа хийдэг. Айгүй их тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй яг ингээд төрийн одоо явандаа зүгээр сурч магадгүй төрийн хүн биш байгаа байхгүй энэ чинь юмаа мэддэг байж ажлыг зөв удирдах шүү дээ. Одоо эргээд Ираны дайны гол буруутныг бол Pete Hexet дээр баг туг тахих нь тодорхой болчиход байгаа юм шиг харагдаж байна. Трампын бол санаа бол бүр Ираны асуудал болох байлгүй энэ Pete Hexet гэдэг энэ залуугаас бүх юм боллоо гэд мань хүнээр тугаад их зориулттай. Одоо хабэ гэж алан тушаал гэдэг чинь гэрээ үйлдвэр тослох гарвал гүйцэтгэх захирлыг шоронд явуулахгүй гол зорилготой хүн чинь хабэ гэдэг. Тийм ч учраас хабын ажилчид айгүй өндөр цалин авдаг. Тэгсэн мэтлээ баг хийдэг юм байдгүй ч үлээ. Тийм албан тушаал шиг мань хүнийг бол одоо ингээд дайны төрийн нарийнаар томилсон. Тэгээд энэ хүн WhatsApp-аар нууц мэдээллийг их нэртэй явуулсан хэрэгээр бүүн асуудалд орсон. Зөндөө ингээд яг тэ төрийн албан тушаал бэлтгэдэггүй л байгаа хүн баггүй да. Тэгээд тэр нь Трампт ч хэрэгтэйсэн байж магадгүй. Тэгээд мань хүн сая Америк нэгдсэн улсын айрын буюу цэргийнхэн бас тэднээс чинь ер нь Америкч өөрөө их тийм шашныгоос гүнзгий ашигладаг улс шүү дээ тий. Доллар дээр нь бид бурханд итгэдэг гэдэг. Тэгээд цэргийнхний ийм prayer буюу залбирдаг тийм уулзалт болж исэн юм байна. Тэр уулзалт дээр манай хүн Библийн нэг хэсгийг одоо ишлэл болгож ярих чахад үдсэн киногоор очиж ярьсан. Тэгээд бөөн хилам. За Pulp Fiction гэдэг нэг алдартай Quentin Tarantino-гийн кино байдаг шүү дээ. Pulp Fiction гэдэг кинон дээр Ezekiel 25:17 гэдэг энэ ишлэлийг хэлдэг юм байна. Гэхдээ тэр кино болохоор жоохон хэтрүүлэгтэйгээр яг Библиэлд байснаас нь илүү уртаар, илүү драматик болгож тавьсан ишлэл байдаг. Уг нь бол жинхэнэ Библиэлд нь бол би одоо юу I will execute great vengeance, they shall know that I am the Lord. Буюу би уур хилэн одоо чамд илгээж намайг жинхэнэ эзэн гэдгийг та нар ойлгох болно гэдэг юм богинохон юм хоёр өгүүлбэр Библиэлд байдаг. Ezekiel-ийн 25:17 гэдэг энэ заалтыг Pulp Fiction гэдэг кинон дээр Samuel Jackson маш уртаар нэлээд тийм сүржин байдлаар уртсгаад энэ хэсгийг хэлдэг байхгүй юу? Кинон дээр бол Ezekiel-ийн 25:17 би чамд уншиж өгье. Би гэж байгаа л ингээд нэлээд урт ингээд сүртэй хэлдэг. Тэгсэн чинь манай Pete Hexet гэдэг энэ залуу юу яаж байгаа юм. Би Ezekiel-ийн 25:17 ишлийгээд яг Pulp Fiction үзсэн киногоо яриад байгаа байхгүй дээ. Киноны хэсгээс ишлэл хийгээд байгаа байхгүй. Библийн хэсгээс мань хүн Библийг баг уншаагаагүй болж тарах гэдэг л та. The path of the downed aviator is beset on all sides by the iniquities of the selfish and the tyranny of evil men. Blessed is he who in the name of camaraderie and duty shepherd the lost through the valley of darkness, for he is truly his brother's keeper and the finder of lost children. And I will strike down upon thee with great vengeance and furious anger those who attempt to capture and destroy my brother. And you will know my call sign is Sandy 1 when I lay my vengeance upon thee. And amen. Зүгээр кино үзсэн тэр нь айгуус өөрт нь гой санагдсан учраас тэр киноны хэсгээс ишлэл болоход тэгээд энэ хүн чинь за нэгдүгээрт ингээд одоо хитрхи драматик байна. Хитрхи ингэ ширүүн байдлаар энэ болгоно ярьж байна. Хоёрдугаарт шашинжуулж байна. Энэ улс төрийн ажлыг шашинжуулж байна. Гуравдугаарт шашинжуулахдаа шашнаа мэдхгүй нэг юм үдсэн киногоор яриад барин тавин яриад байна гэдэг. Тэгээ бас ээлжилт ингээд одоо шарлагандаа орж ин да манай Pete Hexet. За тэгээд Ираны дайн Америк нэгдсэн улсын тал нэг тийм сайнаар идэх шинж ерөөсөө огт харагдахгүй байгаа. Тэрний бүх нөгөө горыг нь магадгүй энэ Pete Hexet гэдэг залуу үүрээд гаргах л болоо да.